За тэгэхээр сая Арслангийн маань аав ээж хоёр бол үнэхээр одоо монголчуудын дуугаар үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж яаж одоо бярттай тийм ээ өөртөө итгэлтэй харизмтэй тийм яаж ийм хүүг өсгөдөг юм бэ гэдгийг бол зүгээр ингээд харуулчлаа штэ бид нар тийм ээ. За багш нь Facebook дээр бас дууланхан жаргаж байна гэдэг тэр постыг шеэр хийсэн байгаа. Та нар маань бас Арслангийн аав ээж, шинхэн Арслангийн маань аав ээж яаж дуулж байгааг хараарай. Үнэхээр одоо бүр байгалаас заяасан сайхан хоолоогоо тэд нар маань үр хүүхдүүдээ юрөөж дуулахад маш их ашиглажээ. Тийм ч болохоор наадамчин ард түмэн маань бүр тэр төрүүлсэн, үзүүрлсэн бөхчүүдийн хандлагыг харахтаа тэг зүрх сэтгэл нь хэрхэн уярч яаж ирээдүйн залуу хооч маань ямар гоё хандлагатай, ямар хайр дууран байгааг харахтаа бүр ингээд бахархаад ханамгүй байсан тийм ээ. Хоёр бүх маань хамт хоёулаа ингээд хосороо дөрвөн зүгт ингэж тийм ээ. Одоо мэхийн ёсолж байгаа тэр хүндэтгэл бол Монголын ард түмний хүндэтгэл бишрэл донд үр хөвгтөө өсгсөн тэр аав ээжийн үлгэр дуурайл юмаа гэж би харж байгаа. Аав ээж нь сая орчлон би азтай төржээ гэдэг дууг дуэтээр дуулж байгааг би сая харлаа. Тэгэхээр